Зүү исэн юм шүү дээ. Уучлаарай. За, сайн байцгаана уу? Юуяа Entertainment даалж ертөнц нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн түншээр Авторедактор Series номон хятад хэлний боловсролын төв хамтран ажиллаж байна. За өнөөдөр та бүхэндээ сонирхолтой байх болов уу гэдэг үднээс хараа шингэсэн гэж яригддаг 10 үнэт эдлийн талаар хүрэх гэж байна. Ер нь дэлхийн нийтээр хараалтай гэж яригддаг юм байна. За монголчууд бидний хувьд ч гэсэндээ ер нь яригддаг те газраас өөр юм биш ямар нэгэн алтан эдлэл одоо хөөрөг гэх юм уу тийм ээ үн цэнтэй зүйлийг олвол битгий ер нь эдэлж хэрэгжилж агаарэ. Тэгээд одоо сүнсэн шингэсэн гэж яригддаг ч юм уу хараалтай гэж яригддаг. Тийм түүнтэй л бас нэгэн ижил юм байлээ. За гоёмсог чамин үнэт эдлэл эмэг бүүч зүвхийг хүсдэггүй хүн болов угаасаа байхгүй. Ямар нэгэн чамин зүйл эдэлж хэрэглэхийг хүсдэг. За ялангуяа саятан, тэр бумтан одоо алдартай одод бол үнэт эдлэлээр бүр өрсөлддөг тийм ээ өрсөлдөж үүндээ ч гэсэн үн мөнгө хайрлахгүйгээр худалдаж авдаг. За тэгээ дээрээс нь нэг хуучны эртний эдлэл гэвэл бүр үн цэн нь илүү ихээр өсдөг. За гэтэл тэр их хэмжээгээр мөнгө төлж авсан эртний эдлэлүүд нь хараалтай байх тохиолдол буюу эзэндээ ээлгүй. Дээрээс нь одоо юм хачиргалтай үйл явдлууд араасаа тохиолддог ийм үнэт эдлүүд байдаг байна. За ингээд цуглаан та бүхэндээ хүргэе. За хамгийн эхнийх нь болохоор Надежда Очир Эрдэнэ гэж байгаа. За энийг бүр ингээд хүмүүс хэлт юм билээ. Энэ бол хамгийн азгүй явдал дагуулдаг үнэт Эрдэнэ гинэ. Яагаад гэдгсэн чинь энэ Очир Эрдэнэийг зөөсөн хүн нэг бол ухаан солиордог эсвэл аюу сонин нохойд бариулдаг. Тэгэхээр энэ нэг тохиолдолд бол хүмүүс ингэж ярихгүй нэлээдэн тохиолдол ингэ харсан байна. За Мария Антонетта. За дээрээс нь хаан Леонар зүүж байсан юм билээ энэ Очир Эрдэнэийг. Тэгээд хоёлаа толгоогоо агуулчихсан. За бас нэг эзэн хэн байсан гэдгсэн чинь Гүнж дэ Ламбеллаг гэж байгаа. Тэгээд энэ эсэргүүцсэн олон хүмүүс болохоор одоо эсэргүүцчихсэн маш олон ард түмэн нь болохоор бүр өгтөл нь зоцоороод хүн өчгсөн юм билээ. Тэгэхээр Сурбаяад болохоор одоо энэ зүйлтийг бэлгэлсэн нууц амраг нь өөрөө утгалчихсан. Гэх мэтчлэн эзэдүүд дандаа юм хар бараан үйл явдал болдгийм байна. За өөр нэг эзэн байсан Симон Монториде болохоор гэр бүлийн хамтаар бүр ингэж явж хагаад авто замын ослоор нас барчихсан. Тэгэхээр энэ нэг Очир Эрдэнэийг зөөсөн хүн болгоо ер нь айхтар асуудалд ордгоо гэж хүн болго ярьд юм байна. Надежда Очир Эрдэнэ гэж байгаа. Харахад бол үнэхээр чамаа. Тэгээ ер нь хинч харсан ингэ зүүхийг хүснэ. Тийм учраас ямар ч үн цэнээр хамаагүй энийг олж аваад байгаа. Тэг өмнөх эзэдүүд нь тохиолдсон явдлыг сонсон ч байсан хамаагүйгээр зүүгээд байгаа юм л да. Тэгэхээр энэ нөгөө нэг зүйлсүүн солиордог гэдэг нь энэтэй холбоотой болов гэж бодсон. За дараагийнх нь болохоор Орлов хар очир алмаз гэж байгаа. Өөрөөр ч бас нэрлэгдэх нь болохоор энэ Брахми нүд гэж нэрлэдэг юм билээ. Энэ чулуу болохоор энэтхэгийн Брахма бурхны сүмээс улгаад алдагдчихсан юм байна. Тэгээ улгаад алдагдсан. Ялангуяа нөгөө сүмээс улгаад алдагдсан учраас ер нь жоохон жигэрхдэг. Тэгээ яагаад гэдгийгсэн одоо зүйл толгойд авсан эзэдүүд нь дандаа бас гай дагуулдаг. Гай дагуулахдаа дандаа амиа оруулж нас ордог юм байна. Энийг зүйлээ нэг хэсэг хугацааны дараа эзэдүүд нь амиа оруулждаг. Тийм учраас хараал эзсэн гоёл чимэглэл буюу хараалтай гоёл чимэглэл гэж хэлдэг юм байна. Бас их чамих эзтэй юм тас хар Брахмин нүд гэж юм л да. Бас л нэрийг ч харсан зүүмэр санагдана. Даач энийг зүйл амиа хорлдог юм байна. Тэгжл одоо нөлөөлдөг юм болов уу гэж бодож байгаа. За анх болохоор энэ Брахмин нүдийг 1932 онд Америкийн нэгдсэн улсад аваачсан Пэрис Нью-Йоркийн өндөр байрлахаас үсрээд амиа оруулчихсан юм билээ. Тэр сүмээс нь авсан гэдэг байгаа шүү дээ. Ингээ амиа оруулчихсан. За дараа нь болохоор Оросын гүнгийн хатан Надежда Орлова. За болон Фионла Галицина нар одоо эзэн суусан байгаа юм л да. Тэгсэн ч гэсэн харамсалтай нь энэ хоёрын хувьд болохоор сарын зайтай хойлоо амиа оруулж өгсөн. За яг осолч гэдэг юм уу те өөр тохиолдолд одоо нас орсон бол зүгээр гисэн. Гэхдээ
хоёулаа амиа хорлчихсан байсан. За тэгээд тэр хоёр хоёулаа нас барахтаа амиа хорлохдоо Ромд өндөр барилгын дээрээс үсэрсэн баг. Юу нэг дээрээс үсэрч байдаг. За одоо бол энэ эрдэнсийг одоо энэ баах минүүдийг болохоор 3 хуваагаад одоо ингэ жижигэн болгоцсон байгаа. Ингэжээж энэ актер хараалыг нь зайлуулсан гэж үздэг юм байна. За хамгийн сүүлд одоо сүүлийн мэдээлэлээр өгсөн чинь энийг Холливуудын жүжигчин Фелисита Хоффман 2006 онд Оскарт нэр дэвшиж байхдаа энэ одоо Оскарын ёслолд орж ирэхдээ зүүлсэн 3 хэсгийг нэг ингээд зүүлсэн. Гэхдээ шагнал авч чадаагүй юм лээ. Тэр Оскарын ёслолд оролцохдоо. Тийм учраас яад ч юм өөрт нэг эвгүй санагдаад байсан. Юу хийс үсэг гэдэг шиг тийм ээ. Нэг л эвгүй санагдаад байсан учраас тэр Оскарын ёслолд оролцсныхаа дараа энэ зүйлтийг тайлсан. Тэгээ юусаа гэж үзүүндээ зүгээгүй гэдэг юм байна. За дараагийнх нь болохоор Кохинор очир алмаз гэж байгаа. Энэ айгүй сонин алмаз юм билээ. Яагаад гэдгсэн чинь зүүсэн эрэгтэй хүндээ л галтай. Эмэгтэй хүмүүст бол ямар нэгэн асуудал тулгардгүй гэсэн бэлээ. За 1850 онд Англид авчираад Хатай хааны гэр бүлд бэлгэлсэн байна. Тэгээд 16-ны 1 карат жинтэй энэ очир алмаз болохоор Лондонгийн Таварт Хатай хааны бусад үнэт зүйлстэй хамт одоо байдаг. За 2 дугаар Элизабетийн титэн дээр нь байдаг юм байна. Тэгээд Азар Хатай хаанд ямар нэгэн муу нүл үзүүлээгүй ч гэсэндээ хэрвээ энэ эрэгтэй хүнд очвол тэр эрэгтэй хүндээ заавал гай дагуулдаг гэж үздэг юм байна. За дараагийнх нь их сонирхолтой дэлхийг захирах бүгж гэж байна. Одоо нөгөө хоббит дээр гардаг шиг тийм бүгж байдаг гинэ. За энэ болохоор одоо Английн хэмширэг гүнлэгийн Вайн ордонд байгаа эртний Ромын энэ бүгжийг бүр Бурхны хараашин гэсэн бүгж гэж үздэг юм байна. За 12 грамм жинтэй алтан бүгж, цул алтан бүгж байгаа. Цул алтан энэ бүгжийг 1785 онд эртний Ромын одоо хот байсан газраас холгүй байх нэг юм хэсэг газраас олсон юм блэ. Тэгээ энэ дээр ингээд силбэр энтертэй. Тэр хийцлэл тэр эртнийхэн хийцлэлээр байгаа. Тэгээ яасан гэдгсэн чинь бүгжин дээр силбэр байгаа. Юу гэж бичсэн гэхээр Синициан дэлхий дээр бурхантай хамт амьдр гэсэн бичээс байгаа. Тэгээд бүр энэ нэрийн учрыг одоо тайлбарлаж одоо хүртэл чадаагүй юм билээ. Тэгээд энийг авсан, очсон эдчтэй бүгдэнд нь муугаар нөлөөлдөг гэж үздэг байх нэ. За дараагийн үнэт хэдэл нь болохоор Дээлигийн Сарпиан буугавч. Бас одоо буугавч хүртэл орж ирж байгаа юм л да. Зөвлөдөх буугавч тийм ээ. За энэ буугавч нь болохоор Лондонгийн үндэсний түүхийн музейн ажилтан Питер Танди 30 жилийн өмнө энэ эрдэнийн чулууг олсон юм лээ. Тэгээ олон жилийн туршид музейн санд хадгалагдж байсан. Тэгээ тэр хадгалж байхдаа болохоор хайрцагын дээрээ болохоор бүр ингээд анхааруулга бичсэн байгаа. Юу гэж бичсэн байгаа юм гэхээр энэ хайрцгийг нээх хүн эхлээд энэ анхааруулгыг заавал унш. Дараа нь чулуу юу хүсэж байгааг хийж өг. Би бол чулууг далаад хаяхыг л зөвлөх байсан да гэсэн бичээстэйгээр хадгалагдчихийдэг гинэ. Тэгэхээр одоо эйгүү сонин зүгээр далаад таямаар нь хэрэглэл муу энэ эрэгтэй чулуу байсан юм шиг байна. Тэгэд энэ чулууны болохоор 19-р зууны дундуур хамгийн анх авчирсан хүн болохоор Хурандаа Ферис анх Англид авчирсан юм байна. Тэгээ авчирнгуудаа удалгүй маш хөрөнгөчний хүн байсан ч гэсэн тампуурчсан юучгүй ингээ болсон. За мэдээж өв залгамжлаад араараас нь хүмүүс очсон, хүүд нь очсон. Гэтэл хүүн энэ буугавчийг авсныхаа дараа бас тампуурчсан. Ингээд зохиолч Эдвард Хэрэн Ааланд шилжсэн. Гэтэл бас азгуутлыг авчирсан буюу аз тохиолдоогүй. За ингэнгүү дараагаар орсондоо чулууг хайрцаглаж Хэрэн Аалныг өвхөөгүй байхад одоо нээх хэрэггүй гэж дараагийн эзэндээ бүр тусгайлан захисан юм билээ. Намайг үгүй байхад энийг битгий нэгэрээ гэж захисан. За ингээд зохиолчийг нас барсныхын дараагаар л энэ музейд шилжүүлсэн байдаг. Гэтэл тэр одоо музейд байгаа хэрнээ дээр нь тэр анхааруулсан бичээс нь одоо хүртэл байдаг юм байна. Тэгээ нэг тийм айтайхан бас биш л бололтой. Ялчгүй нэг юм үнэт идлүүд хүнийг соронзлогдоод тэг соронзоод юм шиг татах юм үүдс байдгаа байдаг. За та бүхэнд нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулаад урьдчилъя. Нэвтрүүлгийн түншээр Автор радио сервис. За одоо дулаан болчлоо, ерөн дулаан цаг болчлоо. Тэгэхээр яах вэ гэхээр машин air condition асуудал үүсдэг тийм ээ. Хүтнэр үлээхгүй ингээд шороо тоос босоод тэгээ дээрээс нь ингээд бүх чөмдгүүд машиныхаа цонхыг онгойлгох нөгөө актер үнэр танар тий үнэртэй байдаг. Air condition цэнэглэн гэдэг чинь бас өөрөө их учиртай юм байна. Ямар
одоо хийгээр цэнгэлж байгаа вэ гэдгээс шалтгаалаад хэдэн сар хэрэглэх вэ гэдэг нь бас мэдрэгддэг юм билээ. Тэгэхээр авторадаатор сервисийн хамт олон таны air conditioning хамгийн чанартай хийхээр цэнэглээд маш хурдан 15 минутанд л цэнэглээд ингээ өгч юм билээ. Тэгэхээр та магадгүй одоо машиныхаа air conditioning цэнэглүүлмээр авал авторадаатор сервисийг зориод очороо. Эдний 2 салбартай даригт байгаа. За мөн дээрээс нь дариг руу эргээд 300 м яваад л байгаа. Маш том юм хаяг буюу авторадаатор сервис гэдэг байгаа. За мөн 22 тавьчин дээр байгаа. Зориод нэг очороо. Баярлалаа. Нэвтрүүлгийн түвшээр авторадаатор сервис хийлээ. За дараагийнх нь үнэт идэл нь лизинг үнэт эрдэнэс. За нэг сонирхолтой үнэт эрдэнэс байгаамаа. Яасан гэхээр бас алтан. Тэгээд үнэт зүйл алт сав суулганы энэ цуглуулга өөрийн эзэдтэй дандаа муу зүйл дагуулдаг гинэ. Эзэд нь хөвчлэн өгдөг буюу одоо ер нь ямар нэгэн байдлаар тохирдод болох ч юм уу осолд ордог. Дээрээс нь дээрэмдүүлдэг. Хүн болгон дээрэмдүүлээд ингэдэг бас сонио штэ тий. Тэгээд өвчин буюу өвчин тусгатаа хүнд өвчин дандаа юм хүнд өвчин тусдаг байсан тухай тэмдэглээд үлдээсэн байдаг юм байна. За дараагийнх нь Мари Антуанеттийн одоо Антуанет гэх тийм сайн мэдж байгаа зүйлт нэ. Энэ зүйлт болохоор бүр ямар ч эмэгтэй хүн за эмэгтэй хүн гэрэгтэй хүн харсан ч гэсэн чамин зүйлтэй. Одоо ч баг энэ хийцэн давтагдчихгүй тийм ээ. Үнэхээр нарийн нандин юм хийц та. 2000 карат жинтэй очир алмаасан энэ зүйлд Хатан хааны этгэлт хүн Жана Ламад Валва тэр цагийн кардиналд хандаж зүйлтийг Мариад авч өгчийг бүр ингэж ятгах гэсэн гинэ. Чи энэ зүйлтийг л авч өгөө гэж бүр ингэж ятгах гэсэн байдг юм байна. За энээс болоод үнэт эдлийг авсан. Гэхдээ төлбөр нь хийгдэг яваад байсан юм байна. Хийгээгүй. За бүр хийгдэхгүй удаад байсан учраас шүүхт очив. Шүүхээр заргалдаад кардиналыг Францаас хөөгөөд Жаннаг заллиг хийлсэн гэж шоронд хүртэл оруулсан ба. Ингээл гээсэн. За ингээд төгсч байгаа юм гэхээр үгүй. Ингээд төгссөнгөө Францын хувьсгал гарч арч түмэн үйлсэж хахад Мариг авч тийм ээ. Энэ үнэт эдлэл худалдаж аваад байж идэг одоо юу юм бэ те. Арт түмэн жидэх холгүй эсвэл нэрвдээд яйдаага байж байгаа чи ийм үнэт эдэл аваад байж байхдаа яадгийн бэ гэж буутгаад за энэ түүхийг бол олон хүмүүс сонсч байсан баха. Цаазын товцон руу илгээж исэн юм түүхтэй буюу за энэ зүйлт бол юм хил амтай маргаан дагуулсан ер нь байнгын нэг тийм асуудал тарьсан зүйлтэй гэж үздэг юм байна. За дараагийн үнэт эдэл нь болохоор Альфонсо 12 дугаар Альфонсогийн бүгж. За энэ бүгжийг Испанийн 12 дугаар Альфонсо анх 1875 онд өөрийн залуу эхнэр Мерседест бэлэг болгон өгчүүлсэн юм байлээ. За харамсалтай нь Хатан хаан хуримнаас 2 сарын дараа сүрьеэгээр нас орсон. Тэгээ нас орсныхан дараа болохоор энэ бүгж нь хайцсан юм бэ гэсэн чинь энэ Хатан хааны эгч Мэри Дель Пилорт шилжсэн ч гэсэндээ эгч нь бас бодлохгүй нас барцсан. За ингээд хаан дахиад гэр бүлтэй болохоор шийдсэн. Ингээд Мария Кристина гэдэг бүсгүйг сонгосон байна. Гэтэл энэ бүсгүй дараагийнхын сүд хааны сүд бүсгүй ч гэсэндээ хурмаач хийж амжаагүй байхад дахиад сүрьеэгээр нас орсон. Тэгтээ энэ бүгж бол очсон байсан. Тэгээд зогссонгүй хаан өөрөө 28 нас хүрээгүй байхдаа сүрьеэгээр нас орчихсон. За сонинууд энэ бүгжин дээр л одоо хараач ингэцээ тэрнээс бол одоо эрхэм дийцийн гэр бүлд бүгдэнд нь ийм зүйл тохиолдохгүй гэж агай бичижсэн. За энэ бүгжний тухайг бүгжийг Испани дарангуулагч Франциско Франко 1939 онд Адольф Гитлерт бэлгэлжсэнээр хүмүүсийн анхаарлыг маш их татдаг юм билээ. За зарим их сурвалжид болохоор Гитлер одоо амиа хуруулсан гэж ярьдаг штеп. 1945 оны 4-р сарын 30-нд энэ бүгжүүд зүүцэн байсан гэж яригддаг юм байна. За дараагийн үнэт эдэл нь болохоор гүн мишрийн очир алмаасан эмэг. За энэ одоо эмэг орж ирж байна. За энэ гүн мишерскийн гэр бүл томоос том очир алмаасан шигтгээтэй эмэг болохоор үеэс үед дамжиж ирсэн юм байна. Тэгээ үүнийг дагаад энэ одоо эмгийг үнэнч биш ихнэр зөөвөл түүнд ямар нэгэн муу зүйл заавал тохиолдно гэсэн домог яриа байдаг юм байна. За тэгээд гүнгийн эмгийн тухай яруу найрагч Пушкин сонсоод ингээд итгэсэн баа. Тэгээ эзнээсээ түр энэ эмгээ өгөөч, түр хугацаанд өгөөч гэж гуйсан. Ингээ өөрийнхөө эхнэрийг хартаж исэн юм байна л да. Тухайн үед манай эхнэр одоо намайг хараар тавиад байгаа юм үнэнч биш байна да гэж хартаж исэн болохоор туршиж үзэх шийдсэн юм байна. Энэ домог яриа эмгний талаарх домог яриа үний юм уу худлаа юм бэ гэдэг. Ингээд
Үнэхээр энэ эмгийг зүүлсэн эхнэрт нь шинж тэмдэг гарч ирсэн. Хэдхэн хоногийн дараа эхнэрээ Дантестэй хардан дүүйл хийснээр үхлийн шарх олж буушгин нас барсаа гэдгийг яриач байт юм байна. Тэгэхээр энэ эмэг ингээд Александр Мишерский удмынханд үлдсэн ч гэсэндээ гүн Александр нас орсон дурлалт хүүхэн Екатерина түүнтэй гэрлэхээс татгалцснаар тэр нийгэмд эзлэх байр сууриа бүрээ алдаж Октябрийн хувьсгалын дараа байр авчлагдаад цөллөгт явсан түүхтэй юм байна. Тэгэхээр энэ эмэг хүртэл яг үнэн ч эмэгтэй хүмүүс зүйл ямар нэгэн шинж тэмдэг илэрнэ гэж ярьдаг юм аа л та. Бас сонирхолтой л юм. За өнөөдөр та бүхэндээ хараал шингэсэн гэж яригддаг үнэт эдлэлүүдийн талаар хүргэж байгаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад шашин үргэлжлүүлье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номон Хятад хэлний боловсролын төв. За эднийх 6-аас дээш ангийн хүүхдүүдийг Хятад хэлний вакуум сургалтанд Хятад очиж бүр ингээд сургалтанд хамруулдаг. За 1 сарын хугацаанд вакуум орчинд Хятад хэлээр сурж байгаад ирсэн хүүхдүүд яа гэм бэ гэхээр Монголд ирэхээр Хятад хэлний наад захын мэдлэгтэй болдог. Дээрээс нь анханасаа зөв суурьтайгаар эхэлж сурдаг байна. Тэгэхээр магадгүй та хүүхдтэй Хятад хэл сургая гэж бодож ивэл эдний хэрвнийг хандаад үзээрэй. 6 сарын дундаас ихээс эхлээд бүртгэл нь явагдаад эхэлнэ шүү. Баярлалаа нэвтрүүлгийн түншээр Номон Хятад хэлний боловсролын төв баярлалаа. За өнөөдөр та бүхэндээ дэлхийн нийтэд танигдсан маш үн цэнтэй үнэт эдлэлүүд гэхдээ хараал шингэсэн гэж ярьдаг, хараалтай гэж яригддаг үнэт эдлэлүүдийг танилцуулж байна. Ингээд дараагийнх нь Санси Очир алмаз. За Бургундийн герцог Карл Смилогийн шүтэн байсан Энэтхэгийн Очир алмаз. Нэр нь болохоор Санси юм байна. За герцог гэсэндээ 1477 онд Нансид болсон тулааны үеэр ялагдаж амь насаа алдсан юм түүхтэй. За ертөнцийг 1570 онд Маркес де Санси авсан учраас эзнийхээ нэрээр нэрлэгдсэн анх удаа авсан нөхөө. За тэр чулуунд өөрийнхөө нэрийг өгч өгсөн. Гэтэл яагаад ч энэ чулууг хэн нэгэнд бэлгэлмээр санагдаад байсан гинэ. Бэлгэлэхээр сэтсэн. Ингээд Францын хаанд очтол генерих 3 дугаар генерих удалгүй бас алагдчихсан. Бэлгэлээд өгсөн байгаа аахгүй. Тэгсэн чинь бас алагдсан. За үүнийг орийг нь залгамжилсан 4 дугаар генерих ертөнцийг худалдаалахаар шийдсэн. Ингээд шийдэж элчээр яваатал нөгөө элчин замдаа бас алагдсан юм байна. За чулууг элчийн гидснээс олж авсан. Яг тэр нөгөө нэг дээрэмдүүлсэн юм шиг байна. Тэгнээс сандарсандаа нөгөө элч маань тэр чулууг залгичихсан. Ингээд гидснээс олж авсан 4 дугаар генерих арай гэж чулуугаа олж авсан боловч харамсалтай чулуу өөрт нь ирээд мөн адилхан алдахад өртөөд амнасаа алдчихсан юм байна. Тэгэхээр бас хэцүү юм аа. Тэг бүр үүнээс болоод цуст Санси гэж нэрлсэн. Ингээ удалгүй цуст Санси Стюартийн гүрэнтэй золгосон ба. Стюартийн гэр бүлд ч гэсэн таатай юм бололгүй бүгд эмгэнэлтэйгээр төгссөн. За дараа нь Бубонот шилжээд тэр нь дахин нас орсон. Бүгд нас орчихсон. За ингээд Людвиганд очисон ч гэсэндээ түүний геглнууд бас хүн өжгсөн. Ер нь лоц хүн болгоны насыг авдаг юм байна л да. Дараад нь болохоор Эрдэнэс 1830 онд Оросд ирсэн маа. Ингээд Оросд ирээд Уралын үйлдвэрийн эзэн Демидових болсон байдаг юм байна. Одоо ингээд зүгтгсэн. Бас л нөгөө хар сүхэн болгоны хараа булаамаар ийм Эрдэнэс байна. За одоо бол Эрдэнэс ямар нэгэн байдлаар одоо 1830-оноос хойш Оросд байгаа гэсэн хэлээ. За тэгэхээр одоо үнэт эдлэл, тэр тусмаа, алтан эдлэл. За гадаадд бол одоо алт дээрээс нь очир алмас тэр тийм ээ хараал дагуулдаг одоо эцтэй гайдэрдэг ч гэж ярьдаг, гавьяа байгуулдаг ч ярьдаг юм. Тэгэхээр одоо та бүхэн манай авахын ухаанаар хандараа. Гэхдээ монголчууд бидний хувьд ч гэсэн түрүү хэлжсэн юм ээ. Газраас одоо хүний алтан эдлэл гэдэг ч юм уу эмэг богж илүүдтэй юм болоод ер нь эвгүүцэн түүхүүд зөндөө олон байдаг. Хүний эмбитээ авчи нөгөө хайсан эзнийх нь харамсал дээрээс нь үе дамжиж ирсэн юм бол ялангуяа тэр удмынхандаа байж ижил ээлээ өгдөгөө гэж яриаддаг юм байлээ. Тэгээ за магадгүй одоо нөгөө нэг алтан бөгжөө ч юм уу өрөөсөн юм гэж юм хайчвал битээ нэг тэгээд болохгүй байвал ирж хайгаад судлаа. Яагаад тэгэхээр алт амь хаадгаа ч гэж үздэг тийм ээ. Таны амийг хаагаад гарсан ч юм лүү гэж яриаддаг юм байлээ. За өнөөдөр хамт байсан баярлалаа. Нэвтрүүлгийн энд хүргээд өндөрлөе. Нэвтрүүлгийн түншээр Авторадио сервис мөн Номон Хятад хэлний боловсролын төв байлаа. Дараагийнхаа дугаараар иргэн баярлалаа.